Манай юу байна подкастын яг ностр эдийн засгийн чиглэлийн подкастын тэ 2 дахь дугаар эхэлж байна. Ингээд энэ 7 хоногийн сонин сайхнаар хоёул яриагаа эхлэв. Та нарын 7 хоногийн сонин сайхан юу вэ? За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоног яг их сонирхолтой бас тэгээд одоо нөгөө сая сүүлийн үед нөгөө хогш тах дээр төр үеийн түншлэр бол би ажлын хэсэг шалгуулаад явж байгаа. Ахлаад. Тэгээд энэ дээр бас нэг жоохон хүмүүстэй нөгөө сошиал дээр байлдаал. Тэр бас нөгөө түүцнийхнийг нүүлгээд оройгоор нэг ажил шалгачаад явж байгаад пост тавьсан чинь согтуу байна л гэдэг намайг төрөөр гүтгээд байх шүү. Лайв хийсэн тийм. Лайв хийгээд тэгээд бичээд байх шиг байна. Тэгээд явхдаа тэгэл ажиллаа хийгээл явж байгаа. Орой одоо ажил хийж байгаа хүмүүсээ дэмжээл бас. Тэ нийгэмдэлтэй юм тэгээ оруулсан. Тэгээд хүн өөрөөхөө өнцгөр л хардаг юм шүү. Бас орой надлаа бичээл ах шиг өстэй би хариу өгөөч. Саа согтуу байна уу гэх тэ. Өмнө гах гал тактик юм байна. За хөө ажил хийж тохиолдолд хаанаа. Тиймэрхүү нэг сонтой нэг согтуугаар хүнд гүтгүүлчээл явж байна. Тэгээд бит хоёр бол улс төрийн эдийн засаг гэдэг бүтэн нэг номыг тэг бүлэг бүлгээр ингээд дугаарлахад явж өмнөх дугаар тойлог анамын талаар ярилцсан болохоор өнөөдөр бол яг одоо нэг Дели Момбайг холбосон эдийн засгийн коридор одоо бүс нутгийн хөгжил за мега прожектыг тухайд хэрхэн төлөвлөж исэн талаар одоо сонин сайхнаас нь хоёлоо хуваалцъя. За яг миний зүгээр олж мэдснээр бол энэ 2014 оны нүүбийн дэргэд байдаг urbanization гэж нэрлэдэг амлаа манайх бол хотжилт те тэр хотжилтын төлөвлөлтийн судалгааны үр дүнгээс харах юм бол дэлхийн нийтийн 54% нь бол хотчсон. Гэтэл одоо 25 оны байдлаар энэ бол 90% хотжилтод хүрнэ гэсэн нэг тийм судалгаа би өчигдөр уншаад тэгээд одоо өнөөдөр болохоор таныг би болохоор яг тэр нөгөө нэг юуны Чинай дүүргийн хөгжлийн талаар энэтхэг улсын жишээг бид бүхэнд гоё дэлгэрэнгүй ярьж өгөөч гэж өнөөдрийн сонголоо. Улс төрийн эдийн засаг гэдэг цуврал 2 дугаар подкастаар өнөөдөр дэлхийд бид нэр Google компани захирал дэлхийн хамгийн шилдэг 10 IT компаниг чигсаа баргалж 10 гүйцэтгэх захирлан аруулаа энэтхгээс. Тэгэл энэтхэг бол IT уус гэдэг бүгдээрээ одоо дэлхийгээр хүлэмж өрцтэй. Тэрний ард ямар нууц байсан юм бэ? Ямар мега төсөл эдийн засгийг ингэж хөгжүүлсэн юм бэ гэх тээ. Тэгэхээр энэ бол дэлхийн IT коридор энэ Чинай буюу Тамил Наду гэдэг энэтхийн одоо мужийн Чинай гэдэг энэтхийн 4 дахь том хотод 55 км урт ийм IT коридор бүс нутаг үүсгэж чадсан. Тэгээ энүүрээ энэтхэг улс маань ингээд дэлхийд IT буюу тэгээд IoT буюу интернет of things гэдэг интернет одоо IT төрлийн үйлчлэгээр дэлхийд 1 номерт явсан юм хүчрэг эдийн засаг болсон. Энэний ард ямар эдийн засаг, ямар улс төрийн бодлого, ямар асуудлууд дээрэс нь одоо дахиад нэг хэлэхэд хурдны зам, туулын хурдны зам шиг хурдны замын төсөл маань гололсон. Дэлхийг энэтхэг IT дэлхийд орж. Энийг бас хэдүүлээ энэ удаагийн хоёлаа цуврал дугаараараа бас яри, дэлгэрэнгүй яри гэж бодоод бас байж байна. Түрүүн бас өмнө ингээд уулзж хахад энэ ярилцсны араас манай айрын хөтлөгч маань түрүү ярьж байгаа бас айгүй олон мэдээллүүдийг авцсан. Сонирхолтой байгаа. Би зарим мэдээллүүдийг бол мэдэхгүй. Би ч нөгөө номоо уншаад номныхан дагуу мэдж байгаа. Тэгээ өөрийнхөө хийсэн дэд үтц болон Улаанбаатар хотод жишиж хараад байгаа байхгүй. Та бол ингээд зарим бас сонирхолтой тоо статистик юмд гаргаж очих ярих байх гэж бодож байна. Ер нь бол одоо ингээд дэлхийд IT хөгжиж байна. Хэдүүл IT-гаараа ингээд хөрөнгө оруулалт татдаг юм давуу улс олъё гэж шийдээд энэ 55 км энэ OMR зам буюу хуучин Махабалипур Премиум замын дагуу экспресс буюу хурдны зам хий. Тэгээ хурдны замаа ингэхдээ энэ замаа дагуулад хөгжүүлье. IT-ийн кластер бизнесийн төв болъё гэдэг хамгийн анхны удаа Тамил Надын муж одоо 2008 10 онд шийдвэрүүдийг гаргаад тэгээ энэ дээр ингээ хурдны зам хийгээд газар чөлөөлтүүдийг хийгээд хит хитэн чөлөөт төсөөдийг байгуулсан. Зөвхөн IT зориулаад. Тэгээд IT-ийн компаниуд бизнес хийхэд болон түүнтэй холбогдлолтой суурь дэд үтц нөгөө real estate development гэж ярьдэн шүү дээ. Орон сууц. Тэд нар дээр ингээд эдийн засгийн тусгай бүсүүд энэ замын дагуу хийгээд газар чөлөөлөөд эрхийг олгоцсон. Яг би зүгээр нэг бодсон юм л та энэтхэг бид нар л эдийн засгийн чөлөөт бүс гэдээ биднээс нь улсынхаа төвшөндөөс аяух ярьж байгаа те удаж байгаа даалтан бүлгийн чөлөөт бүс ч гэдэг юм. Гэтэл яг одоо яг энэ Чинай дүүргийн ч юм уу эсвэл энэтхэгийн жишээн дээр харахаар бид нар л нөгөө чөлөөт бүс гэдэг арай өөрөөр жоохон бодлогын хувьд болон ойлголтын хувьд харцангуй зөрүүтэй ойлгоод исэн юм байна гэж хараад байгаа. Тэгээ хааштай бит хоёрын подкаст ингээд улс төрийн эдийн засгийн тухай ярьж байгаа учраас эхлээд чөлөөт бүс гэж те ямар байж тэрийг чөлөөт бүсэд тооцох юм. Дээрээс нь чөлөөт бүс гэж улс төрийн бодлого болон эдийн засгийн бодлогын хувьд яаж холбогдож чөлөөт бүс болтын гэдгээс эхлээд бараг тайлбарлаад өгвөл харцангуй ойлголттой болох юм болов. За ингээд сүүлд яг энэ номноос ингээд нэлээд харж байгаад уншиж байгаад би баримттай юмнуудаас эдийн засгийн чөлөөт бас тусгай бүс гэж яагаад үүссэн юм бэ гэдэг.
Тэгээ энэ англи хэлээр бол over regulated буюу хэтэрхий их одоо удирдагдсан дүрм журмтай over regulated economy гэж гарч ирдэг. Тэгэхээр эдийн засгийн хэтэрхий хууль дүрм журмаараа ботсон гэдэг нэр томьёол бол Азийн одоо орнууд дээр хөгжиж буй орнууд. Америк, Европ өдр бол хөгжиж байхдаа аж үйлдвэрлэлийн хөгжил хууль эрх зүйн хоёр ингээд зэрэгцээд явцсан байдаг. Тэгэхээр ерөөсөн хөгжил хууль эрх зүйн чинь зэрэгцэж явж болж байгаа. Тэгсэн чинь Европод ингээд хөгжил нь яваад хууль эрх зүйн хөгжсөн байсан чинь манай Азийн орнууд Азийн бус нутагт тэр хөгжиж амжаагүй байж байгаа төрүүлээд хууль эрх зүйг авсан чинь over regulated одоо economic situation state болсон. Хэтэрхий зохицуулттай. Хэтэрхий хууль журамтай. Тэгээ барьцдаг. Тэнгүүд нөгөө хөгжиж чадааг байгаа одоо салбарууд чинь хөрөнгө оруулалтанд орж чаддгүй, шинээр хөгжиж чаддгүй. Нэгсэндээ хөгжсөн зах зээл дээр том стартапууд хөгжиж чаддгүй. Стартапуудыг хөгжүүлэхэд инкубатор буюу боожуулдаг шүү дээ, хүчээр жоох хүүхдийг боожуулж байгаа юм шиг. Инкубатор тийж. Яг тэрүүн шиг ойлголтоор хөгжиж чадахгүйс учраас Солонгос, Тайван, Хятад энэтэй бүгд ойлгонгуудаа биднээсээ хууль эрх зүй зохицуулт ихтэй таамаа хөгжих хэрэгтэй. Гаднаас хөрөнгө оруулалт. Гингүүтээ over regulated economy-г л эсрэг хөрөнгө оруулалт татаж хөгжихийн тулд дандаа economic free zone, economic special zone буюу эдийн засгийн чөлөөт заримдаа бүр export import free zone, import processing zone, export processing zone гэж нэрлэж ирсэн юм бэл өөрөөр улсуудад. Тэгж одоо тэр нэг хэсэг газруудыг татвар зарим хуулийн зохицуултаас тэгэд бүр одоо Тайванд бол одоо жишээлбэл юуг визгүй гадаад хэрэгт. Тэгж ингэж чөлөөлж өгч тэр бүс нутаг дээр нь гадны хөрөнгө оруулалтууд бизнесүүд айгүй хурдан амьдрах, хурдан үржих боломжтой болсон. Тэгээд хөгжөөд нэлээ ингээ боожод ирсэн хойнонд буцаад цуцлаад татвараа авдаг болд юм чи. Тийм учраас тийм ёсон түүхтэй юм байлээ. Тэгээ би үүнээс хойш бол Улаанбаатар хотод бол дүүцүүлээд одож ил да бид нар сүүл Налууха Агросити эдийн засгийн тусгай бүсүүд байгуулсан. Агроситийн Улаанбаатарын зүүн хойдолд хүнсний үйлдвэрлэл хийхэд тусгай бүс хөнгөлөлттэй татвар өгдөг. Налуу ухаан нэг Улаанбаатар дахь налах дүүргийн тийшээ барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр барилгын материал үйлдвэрлэлийн тусгай бүс. Тэгээд тэр тусгай бүсүүд дээр хуулийн дагуу татварын хөнгөлөлтүүд байж иж тэрэн дээр бүсчлийн дагуу зөв төлөвлөлтөн дээр нэг газар кластер үүсч салбарууд хөгжин дээрээс нь хөнгөлөлтөд хурдан тэр салбар босч ирэх хуулийн дагуу шаардлага олгож өгч. Тийм учраас эдийн засгийн тусгай бүс гэж ийм ач холбогдолтой манайх шиг хөгжиж байгаа орнууд гэж ойлгоод байгаа. Хурдны зам үүсээд газар чөлөөлөгдөд ирэхээр нөгөө том хот байсан гэсэн ингээд нөгөө хурдан хүрэх боломжтой болоо. Тэгээд дээрэс нь чи эдийн засгийн тусгай бүсүүдийг хийж өгөөд хөнгөлөөд ирсэн чинь энтэг ус ерөөсөө IT-гаараа энэ маш том 55 км үргэлжлэх Чинайг хотдох IT-гийн бүр коридор бий болсон. Урт нарийнхан 55 км урт те коридор. Тэгэд энэтэг ус яг энэ дээр ингээд бодохдоо хоёр юм дээр нь суур юмд энэтэг давуу тал байсан. IT-гийн ус болж хөгжөд нэгдүгээр бүх энэтхүүд агиух бүгд англи хэлээр ярьдаг. Хоёрдугаар IT-гийн салбарын яг энэ бүс нутаг дөрвөн том их сургууль нь Чинай хотын. Тэгээд дээрэс нь боловсон хүчин аюу олон хүн байсан. Одоо Чинай дүүргийн жишээн дээр байна шүү дээ. Бүтэн нэг мууж улсыг 24 мууж улс одоо 24 хоттой холбох хэмжээний 55 км үргэлжилсэн замыг барьсан байна л та. Тэгээд нөө бид хоёр өмнөх дугаар дээр ирсэн шиг expressway, highway хоёр ингээ ялгаатай гэж ярьж ирсний highway нь бол яг Чинай дүүрэг дээр хэрэгжсэн байгаад байгаа байхгүй. Тэрний онцлог нь юу вэ? Дэд бүтцийнх нь одоо шийдэл нь юу байсан талаар та ярьж өгвөл. За эхлээд яг хуу суурьныхад энэтхийн Чинай гэдэг Тамил Надул мужийн Чинай энэтхийн дөрөв дэх том хот тийм ээ. Тэгээд энэ бол одоо бол энэтэг болон дэлхийд тэр IT коридор гэдэг 55 км урт бүс нутаг бол дэлхийн IT болон IoT буюу Internet of Things гэдэг интернет бол IT сервисүүдийн одоо үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн шилдэг IT-ийн мэргэжилтүүдийн төв болж байгаа. Тэгээ энэтхийн эдийн засгт дэлхийн эдийн засгт маш өндөр нөлөөтэй. Тэгээ тэр яаж ийм болсон бэ гэвэл тэр Чинай мужид хуучин тэр 55 км урт тэр доош нөгөө сүм үздэг. Тэр Махаба, Липон болоо тэр сүм үздэг 55 км урт аялал жуулчлалын зам байсан. Тэр замыг манай тэр мужийн захиргаа энийг юу нь бол хурдны зам болгоё том экспрессвей одоо яг замдэр хайвей гэж хэлээ да болгоё. Тэгээд хоёр бус нутгуудын чөлөөлөөд эдийн засгийн тусгай бүс байгуулад дэлхийн IT-ийн шилдэгүүдийг чиглүүлсэн юм бүс болохыг гээд. Тэгээд муж шийдвэр гаргаад хуулиараа дэмжснээрээ одоо 2008-10 оноос хойш сүүлийн ерөөсөө 15 жилийн хугацаанд 55 км урт IT коридор гэж үүссэн. IT коридор энэ Чинай ихээр бүр хаач гарч. Тэгэхээр тэр 55 км
бүс нутагт юу байна вөхөр дэлхийн шинэлдэг IT-ийн компаниар тий IT компани дээрс нь IT-ийн холбогдлолтой сервер, тоног төхөөрөмж, үйлдвэрлэгчнэр, стартапууд, дээрээс нь шилдэг одоо програм хангамжууд, тэрний үйлдвэртэй холбоотой хүмүүс. Тэгэл ерөөсөө л IT буюу IoT-ийн холбогдлолтой дэлхийн шилдэгүүд тэнд зогссон. Тэгээ тэнд маш их ажлын байр үүссэн, хөгжсөн. Тийм одоо түүхтэй. Тэгээд ерөөсөө тэрийг хөгжүүлэхэд манай энэтхийн мууж бол зөв шийдвэр гаргасан. Эдийн засгийн төлөөт бүсүүдийг байгуулсан, газар чөлөөлтийг улсаар дэмжиж хийсэн. Дээрээс нь яг тэр 55 км урт хуучин замыг хурдны зам болгож тэр зам дагуу хөгжил явах. Тэр төлбөртэй зам. Тэгээд тэр зам өрснөөрөө бас тэр бүтээн байгуулалтууд хийх боломжтой болсон. Одоо солонгос шиг тоол гейтээр солонгос шиг тэр өмнөх хоёрын дугаар дээрсэн гангбу гэдэг шиг энийг бол одоо бол энэтхийн Чанад дах IT Expressway гэж нэрлэдэг. Яг нэр нь IT Expressway LTD гэхээр яг гарч байна. Хуучин бол Old Mahabalipuram Road буюу OMR гэдэг нэрлсэн замыгаа том Expressway болгоод одоо бол Чанад дүүргийн IT Expressway гэж нэрлэдэг тэр компани бол хэрэгжүүлсэн юм том 55 км хурдны замыг хөгжүүлээд тэгээ хоёр талын газар чөлөөлтийг хийгээд тэрэн дээрээ эдийн засгийн бодлогоор чөлөөт бүсүүдийг хийгээд дэлхийн шилдэг IT-ийн компаниудыг бүгдийг нуурж авчираад үнгүү татваргүй гэж барьснараа өнөөдөр энэтхэг улс бас IT тэргүүлж байгаа шилдэг эдийн засгийн хот доторх мега төслийг хэрэгжүүлснээр болж чадсан гэсэн. Нийт одоо энэтхэг улсын экспортын бараа бүтээгдэхүүний 54% нь IT бүтээгдэхүүн эзэлж байна гэсэн юм статистик байхгүй. Тэгсэн чинь тэр IT бүтээгдэхүүн одоо 54 бусад оронд экспортлж IT бүтээгдэхүүний 33% нь зөвхөн Чанад дүүрэгт үйлдвэрлэгдэж байна гэж. Тэгэхээр нөгөө нэг дагсан зам чи өөрөө Expressway биднээс өмнө тайлбарлахдаа бөөхэ зам гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тодорхой нэг зорилгын түвшинд хөгжүүлж байгаа тэр бүс нутагт бөөхөгаар хүрэх тэр одоо нөгөө замын нээж өгснөөр өөрөөр хэлбэл эдийн засгт үзүүлэх нөлөөлөл нь ч гэсэн макро түвшиндээ өндөр байгаа юм байна. Тэгээ түрүүний таны ярьсан шиг тэр одоо хитрхи зохицуулттай нийгмээс илүү чөлөөт зохицуулт руу шилжчихээр энэ чинь бас нэг юм одоо шатны шийдвэр гаргалтын байгууллагуудаас нэг хамтарч ажиллаад байгаа шинэ жишээг бол Азиад тогтоосон гэж бас бичсэн байлээ л дээ. Жишээ нь энэ төвшөндтэй одоо манай Монгол дээр ингээд бид нар хөрвүүлээд харах юм бол шатнтаа бид нар магадгүй тэр нөр regulation буюу хууль эрхцэн зохицуултуудыг нэг ингэж хийвэл зүгээр гэсэн санаа танд одоо чиний номноос уншаад төрсөн үү? Одоо манайхан бол яг нэг хөгжил том компани, том хууль эрх зүй, том менежменттэй жижиг стартапууд жижиг байна гэдэг шиг хөгжиж байгаа нэг том нарийн зохицуулт хэрэгтэй. Хөгжиж байгаа зарим хэсгүүд дээр чинь юм энгийн байх хэрэгтэй байхгүй. Одоо энгийнээр худалдаа авалтыг хуульдсан тийм шүү дээ. Манай худалдаа авалтын хуулийг шүмжлээд байдаг нь 5 сая юм худалдаж авах 5 тэрбумын 2 худалдаж авах зохицуулт процесс нийтлэн болчиход байдаг. Тэгэхээр 5 саяхыг бол маш энгийнээр худалдаад авчих хэрэгтэй. 5 тэрбумын бол нэлээд хяналттай авах хэрэгтэй. Тэрүүн шиг одоо энэ улс их орны хууль журмуудчсан хөгжсөн эдийн засгтаа сайн байхаас биш төрүүлээд үйлдвэрлэлээсээ төрүүлээд хууль журмыг хөгжчихөөр тэр үйлдвэрлэл эдийн засаг хөгжиж чаддаг нэг бүс нь. Одоо газар тариалангийн хувьд маш нарийн хөгжөө явуучвал салбар нь хөгжих гэхээр боогод идэх шинэ стартапууд. Тэгэхээр тэгж жишээг бол ойлгосон. Өмнө нь бол би зүгээр энэний өмнө юу гэж боддог байсан бэ гэвэл хууль журам хөгжчихснээр манад стандарт байхгүй л гэж бодоод байдаг гэсэн чинь тусаад жишээнүүдээ аваад эдийн засгийн тусгай бус чөлөө төс яагаад үүсдэг юм бэ гэх ингээд тэгээ юунаас олж энэ чөлөө төсөд үүссэн гэсэн чинь манайх шиг хөгжиж буй орон ядуу буурай орон төрүүлээд хууль журмыг хөгжсөн чинь маш хөгжсөн чинь шинээр бизнес стартап юмуд хийхээр тэрэндээ баригдаад татвар юмдаа дийлээд босчирч чаддаг юм. Тийм учраас эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулад тусгай бүсийг байгуулад татваргүй маш олон юмнууд нь хуулийн хөнгөн хэлбэрээр явдаг. Дээрээс нь зарим гадаадын иргэд визгүй чөлөөтэй юм. Тусгай бүсүүдийг нээжээд тусгай чөлөөт одоо эдийн импортын бүс гэнэ экспортын бүс гэнэ өөр жоохон зохицол. Тэгжиж тэр газар хурдан тэр төрлийн салбар бизнес хөгжиж юм байна. Хөгжсөн хойно буцаагаад татвараа тавьчих уулц ашиг авч. Тэгэхээр хөгжүүлэхийн тулд хэрэгэлдэг. Тэгж бодохоор би одоо зарим салбар дээр хууль эрх зүй байхгүй юм бол зөв юм байна. Тэгээд бид нар зэрэг чөлөөтэй хийх хэрэгтэй. Нэг бол зохицуулахгүй орхих тухай асуудал юм. Тийм. Яг зохицуулахгүй орхих шүү. Тэгээд байхгүй жаад чөлөөтэй хийгээд тэр зүйл нь амьдраад ирсэн хойно яг зохицуултын асуудал гарч ирсэн баг багаар хийж явах. Тэгээс төрүүлээд маш их зохицуулт хийчихээр эн чинь хөгжихгүй ингээ боомлч тийм ээ. Тэр бол яг энэ Азийн улсуудын бүх ч тийм учраас л эдийн засгийн тусгай чөлөө төсгээд чөлөөтэй юмыг одоо хил дээр байдаг чөлөөт бүстэр чинь чөлөөт орж гардаг шүү дээ. Тэр учир нь тийм л. Тэгээ энэ Азийн орнуудад маш их хөргөжж явсан. Европ, Америкийн орнууд бол чөлөөт төсүүдийн талаар айгу бага ойлголттой байдаг. Тэгтээ зөв юм. Азийн орнуудад ялангуяа Хонконг, Малайз, Тайвань, Вьетнам, тийм ээ, Хонконг, Япон, Хятад энэ тийг эднүстээр бол эдийн засгийн тусгай бус чөлөөт. Яг л бид нар чи Европуудыг сүүлд араас нь дагаж хөгжиж байгаа. Тэгэхдээ хууль журмаараа базагдаад байсан учраас хурдан хөгжиж гаднаас хөрөнгө оруулах юм бол ерөөсөө
free economic зоонууд ингэж үүсгэжсэн түүхтэй. Чинай хятад энэтхийн хувьд болохоор энэтхэг дэлхий дээр энэ IT IoT буюу интернетийн энэ үйлчлэгүүдээр дэлхийд тэргүүлж гарч ирэхэд тулд бас нэг онцлог нь ерөөсөө энэ байсан харагдаад байгаа. Чөлөөт бүсүүдийг аягүй зөв ашиглаж чадсан хүүхдүүдийг хийсэн. Тэгээ энэтхэг улсын мэдээс давуу тал нь бол англи хэл сайтай хуучин колони улс байсан. Дээрэс нь Чанай хотод өөрөө тэр түрүүний яадаг 55 км IT Express-ийн дагуу 4 том IT-ийн сургууль байгаад боловсон хүчин сайн байсан ийм асуудлууд байна. Гэхдээ мэдээж энэ төслийг эхлээд хийхэд дотор маш их эсрүүцэл болсон. Тэгэд одоо чинь манай Монгол улсын хувьд бол одоо бид нэр нийслэл дээр нэг юм чөлөөт бүсийн асуудлуудыг бас ярьж штэ. Одоо наллахыг дагсан наллан ухаагийн төсөл, агроситигийн төсөлтэй. Агросити хэр имэлтэр ингээд хөгжүүлнэ гэдэг. Тэгтэл яг тэрний нөгөө нэг эдийн засгийн үр өгөөж түрүүн таны тайлбарсан шиг тэнд нэг чөлөөт бүсийг бий болгох юм бол дагаад ажлын байр нэмэгдэхээс гадна тэр биднэрт нүдэнд шууд харагдахгүй энэ дайрект одоо тэр одоо шууд бус нөлөөллүүд бий болно гэд тий бас энэ номонд тусгасан байгаад шүү дээ. Тэрэн дээр одоо Чинай дүүргийг бид нар хааштай ярьж байгаа гэх өсөлттэй дүүргүүдийг одоо ядуу дүүргүүдтэй холбох одоо бас нэг тэр гүүр нь болж өгсөн учраас тэр нэг 24 хотын хөгжил ингээм хамтдаа хөгжөөд магадгүй Чинай ганцаар ингээ IT-гийнхаа одоо бүтээмжээр өндөр гарч ирж байгаа ч гэсэн цаанаа дээлийн Мумбай хотын өсөлтүүдийг бас холбож ярьдсан байлээ. Тэгэхээр одоо та эдийн төлөвлөж байгаагаар харах юм бол налан ухаагийн төсөл агроситигийн одоо тэр чөлөөт бүс ингээд хэрэгжих юм бол одоо ийм үзүүлэлтүүдээрээ сайжирна гэсэн тийм та тооцсон тийм тоо үзүүлэлтүүд ямар вэ? За агроситийн налан ухаа хоёр дээр бол эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Агросити болохоор хүнсний чиглэлээр налан ухаа болохоор барилгын материал. Энэ хоёр дээр болохоор яг одоо ингэж барьж байгаа судалгаа тооцоол нарийн яг тоомж байхгүй наа зөвхөн 20-40 дээр болохоор тэр юунууд дээр нь Улаанбаатар 20-40 төлөвлөгөөн дээр бол хотод боломжтой. Тэн дээр бол хийгдсэн тэр Солонгосын зөвлөлт үйлчлэгийн компаниудын хийсэн тооронд цаашаа ингэж хийх ёстой гэдэг төлөв үндэслүүд бол байгаа. За би бол тэрийг бол наривч хараагүй байна. 20-40 төлөвлөгөөн дээр байж байгаа. Тэгээд ингэж ихэд Улаанбаатарын хоёр талдаа нэг нь яг байгаль хөрсөнд нь тааруулаад хүнсний одоо үйлдвэрлэл явагдаад тэр нь хотоо хангалтаа нөгөө тал нь бол төмөр зам логистик урдаас эрхэмтэй тааралдуулаад барилгын материал гэдэг. Тэгээд тэр дунд байгаа яг туулын хурдны зам чинь өөрөө Улаанбаатар хотыг баруун талаас зүүн тал хүртэл хотын дундаасаач гарах чөлөөт явах боломж нь олгож байгаа. Юу ч нэг гацхгүй. Одоо байгаа хот хөгжихгүй эдийн засаг хөгжихгүй байгаа юм зүйл чинь бас хотын нэг талаас нөгөө тал зөв төв орж гарах. Монголын баруун аймгаас зүүн аймаг руу явж байгаа хөдөлгөөн чинь Улаанбаатар хотоос дайрж гарахтаа жирийн замаар гэрлэн тохиогоор яваад байгаа. Тэгэхээр энэ бас Улаанбаатарын төвөгжрөлд нэг 10% нөлөөлдөг гэсэн тооцоо бас байдаг санагдаад байна. 17 жил. Тэгэхээр бид нар тэр хурдны замыг хийснээрээ Улаанбаатарын төвөгжрөл энэ нөлөөлөхгүй. Тэгээд дээрэс нь хотын захын энэ бүсчсэн хотууд чөлөөт бүсүүдээс хотын төвөөс аяга хурдан явах одоо бараа бүтээгдэхүүн хурдан явах үйлчлэгэнд авах тийм одоо юуг нээж орц гарцыг нээж өгсөн аяга хурдан. Тэгснээрээ тэр бүс нутагт бас өөрөө бүтээн байгуулалт нь хурдан явна, хотод төвөгжрөл багасна. Дээрэс нь тэр бус нутгийг тусгай бүсээр хуулиараа татвардаж өглөөцөхөр яг тэр чиглэлээр маш хурдан хөгжих боломжтой л болж байгаа. Нийлүүлэлт ч гэсэн цаг алдахгүй байх юм бол тэр хэмжээр өөртөө өөрөөр тэрний жишээ л одоо нийтхийн тэр IT Express-ийн жишээ болоо гэж боддtiin. Тэгээд яг хөө энэ төслүүдийг хийж байхад маш олон асуудал гарна, газар чөлөөлтгөл. Тэгээд тэрний жишээ бол яг энэ одоо энэ IT Express-ийн Чинай хотын IT коридор болох дээр бол маш их дурддагдсан байл асуудлууд. Тэгээд бид нар бол яг тэр одоо нийгмийн асуудлуудыг өнөөдөр бүгдийг туулж байгаа юм болоо гэж бодож байгаа тийм. Тэгээ түрүүн бас нэг та нэг жишээ дурдлаа шүү дээ. Одоо жишээ нь бид нар ингээд суураар нь те бид нар улс төрийн эдийн засаг ярьж байгаа юм чинь суураар нь одоо эдийн засгийн чөлөөт бүсүүдэд дагуулад одоо бий болгох юм бол зохицуулалтаараа эхлээд бий болгох юм байна. Тэгжээж эдийн засгийн өгөөжөө хүртэнэ гэд те. Улс төрийн эдийн засаг бол том зургаараа улс төрийн зохицуулалтыг эдийн засгийн зохицуулалттай хослуулад хамгийн эцсийн дүнд нь улс өөрөө хожиж явах тухай асуудал болоод байна шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр таны түрүүний авсан тэр Америкт гарсан мега прожектуудын 90% тэр эсэргүүцлийн талаарх тэр жишээ бас надад их хоёлоо ер нь бол бас ном уншиж байгаа чинь нэр том байл аюугаа гаргачлаа л та. Political economy гэдэг яг одоо энэ жишээнүүдээс уншаад түрүүн ингээд ярилцаад өмнөх дугаартай цойлоо ярилцаад хад гарч байгаа. Улсыг удирж байгаа эдийн засгийн бодлогыг барьж байгаа бүх удирж байгаа нь бол улс төрчид. Тэгэхээр бол политик гэж үргэлж байна. Тэр хүний манлайлагч удирдах байгаа хүний үзэл баримтал юу хүсэж чинь гэдгээс ус хөгжихгүй гэдэг пак ерхийлэгчийн өөрөө бүр гүрээсээр байгаа Солонгосыг хөгжүүлсэн байна шүү дээ. Яг тэрнээс гарч тэр ус төр гэдэг чинь. Нөгөө тахсаасаа өнөөдөр бид нар орчин үед чинь эдийн засаг хамгийн чухал тийм ээ. Төслүүд дээр мөнгө хэрэгтэй. Мөнгөөр л бүх цогцлогоо харилцаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр макро эдийн засгаар макро эдийн засгийг ойлгоод улс төрийн шийдвэртэйг нийлжээ хоёулыг нөө political economy болоод байгаа. Та бүхэн яг дундаас нь бол улс хожих хэвээр. Нам хүн бол солигдож болно.
бодлого солиоцож болно. Гэхдээ эцээ эцэст улс их орон хөгжөө сайхан хөгжих ёстой л гэдэг гол зорилго байгаа даа тий. Тэгээд энэ дээр ингээд явж хахад том мегацлууд бол үнэхээр хийх хэрэгтэй байгаа. Энд чинь new megacl гэдэг энэ Чанай айтах. Тэгээд энэ энэтэг чинь бүр энэ Чанай хотод IT коридорс нэр энтэг ус дэлхийд гаргачихлаа шүү дээ. Бүр Америкийн зах зээл дээр тий. Бүр дэлхийд дээр. Одоо бид нар интчүүд гэхэл IT гэж мэддэг тий. Тэгэхээр энэ хотод дотор хийгдсэн ганц энэ IT хурдны зам, газар чөлөөлтийн, дахин төлөвлөлтийн төслүүд чинь мегацл чинь өөрөө энтэг усыг дэлхийд гаргадаг гэсэн. Магадгүй би тэгж бодохоор өнөөдөр Улаанбаатарт хийх гээд байгаа мегацлүүд эднэрсийн зарим биднээсийг өнөөдөр онцлогоор дэлхийд тодорхой хэмжээнд бүр амар гаргаж ирдэг магад эднээсээ хурдыг гүйцэх нөлөөнд бол авиж байгаа гэж итгэдэг. Тэгээд таны түрүүний хэлж хагаад энэ энэтхийн Чанай хотод энэ төслүүдийг хийж хагаад тэр газар чөлөөлөхөөр иргэдэн ууралж байсан, эсэргүүцэж байсан, газараа өгөхгүй гэжсэн, бослог гаргаж ирсэн, тийм ээ. Тэгээд 15 оны үеэр Чанайг өөр 2004 оны цунами дээр далайн эргийн хот учраас нөлөөлөхөд тэгээд дээрэс нь хотчоод ирэхээр их усны дутагдалд орсон. Тэнгүүд нөгөө олон улсын байгууллагууд, иргэний нэгэн байгууллагууд, иргэдэн төслөө дандаа эсэргүүцчихсэн, бослог гаргачихсан. Яг бол тэр орон нутгийн иргэдийг нүүлгээл тэгэл тодорхой хэмжээ судалгаа аваад утсан чинь тэр хуучин тэр IT экспрессийн замын дагуу байсан хуучин иргэд нүгөөд газар чөлөөлтөөр явцсан. Шинээр тэн чинь дэлхийн шилдэгүүд ирж компаниуд тэн чинь цуглаж амьдарч байгаа байхгүй. Тэгээ яхаа орон нутгийн иргэд айгүй ээлгүй болохоор энэ хийхгүй мэхгүй гэл дэмжээл эсэргүүцэл. Тэгээ бүр энэ эсэргүүцлийн талаар нэг жишээ гарсан 1950-аас 60 оны үед Америкийг New Great Mega Project Era. Great Mega Project Era гэж бүр 1950-аас 60 оны бүр Америкийн бүр агуу шинэ мега төслүүдийн агуу бүр 90 үе. Тэгж Америк ус бүр зад хөгжсөн байгаа шүү дээ. Тэр үедэр 60 оны дундуур одоо энэ дахин төлөвлөлт хийгээл иргэдийн хуучин юмыг өөрчлөлт тахаар хүмүүс чинь ингээд комфорт зонд орчод өөрчлөлт дургу тодорхой. Гэхдээ сайхан амьдрахыг хүсдэг тийм ээ. Тэгээ ингээл өөрчлөөл одоо энэ газар тариалан тариад 3 үе удаа амьдарч исэн чинь наа газар ч аваа том гүүр болгоно. Наа газар ч аваа том орон сууц болгоно. Наа газар ч аваад үйлдвэрлэл болгоно. Хүмүүс ер нь эсрүүцээд идэв. Тэгээ бүр Америкт 1960 оны дундуур ингээд urban riot буюу хот дотор ингээд бослогууд гаргадаг гэсэн. Тэгвэл Америкч тэр түүхэндээ энэтхэгч тэр одоо мужуудын одоо хүмүүс нь ингэж улс их орон хол зургаараа хөгжнөө. Өөрчлөлт бол бидэнд хэрэгтэй. Бид нар том мегацлуудыг хийх хэрэгтэй. Бид нар дэлхийн хөгжлийг, дэд утсын хөгжлийг авчрах хэрэгтэй. Тэгээ энд бодлогодоо тууштай байсан. За энэ улс төрийн хувьд бол ингээл нюанс гараад бослог гаргаад хүмүүс нь солигдчихсэн гэсэн энэ төслүүдийг хийснээрээ өнөөдөр Америкийн нөхцөл улс дэлхийд те 2 номер эдийн засаг бид нар Америкт очиж сурах гэсэн амьдрах гэсэн гэж боддог. Энэтэй өнөөдөр emerging economy буюу дэлхийд тэргүүлж гарч ирж байгаа эдийн засаг гэдэг томьёол дээр орцсон. Дэлхийд IT сервисээр энэтхүү дэлхийн альч том улс, альч компани тэргүүлдэг болсон байна шүү. Тэгэхээр эн чинь өөрөө энэ мегацлуудыг хэрэгжүүлэх бид нар те одоо өнөөдрийн биднээс сэлбтэр яг биднээс тулгаад байгаа. Бид нар бол одоо сэлб туулын хурдны зам, туулны коллектор, зарим замууд хийхэд бол иргэд компаниудаа маш их зөвсөлдсөн шүү дээ. Иргэд ирж уурлан, шүүмжлэн үнэтэй одоо өгөх гэж оролдоно. Бид нар бол яг зах зээлийн дагуу үнэлгээ. Тэгэхээр ийм хүн эсэргүүцэл бослого бол байсан юм байна. Тэгэхээр энийг бол зөв одоо төр засаг бол бодлогоо барьж явж том зургаар урт хугацаанд улс бол эдийн засгийн хувьд тэлж өгч биднүүсийн амьдрал эцэд буцаад сайхан болох юм байна тийм. Дээрээс нь улс төрийн барилга бодлогын хувьд тууштайгаар тэрний төлөө явахгүй бол дундаас нь одоо эсэргүүцэл тулгарлаа гэд бид нар зохицуултаа өөрчлөлт дэвэл тэр мега прожектууд бол үүндээ явахгүй харагдаж байна. Тэгэд ярилцлагын одоо ерөнхийдөө бид хоёрын цаг ч гэсэн төгсөж जैन тэгэнгүүт би зүгээр нэг юм мэдмээр байна л та. За жишээ нь бид нар ингээд мега төсөлгээ зоригтойгоор ингээд яриад ихэлсэн те мэдээж хаана шүүмжлэлтэл өртөжл байгаа. Гэхдээ цаашаага ингээд Улаанбаатарчуудыг хүртэх өгөө чинь өөрөө яг юу ах юм бэ гэдэг том зургаар бол хинч ярихгүй байгаа. Яг үнэндээ. Тэгэхээр тэрэн дээр өгөөжийг одоо жишээ нь яаж те анх харж агч мөр 24 байжгаад 21 рүү буугаад одоо болохоор багцэлцснаар бас тоон бараг буурах гатч юм шиг харагдаж штэ. Тэгэхээр бид хэдийн одоо ярьж байгаа энэ мега төслүүдийн үр өгөөжийг бид нар одоо өнөөдөртөө шууд хүртэхгүй ч гэлээ те бидэрт ямар өргөж ирэх хэдийн засгийн агуулгасаа гадна амьдралын чанар сайжирна гэдэг ч юм уу те одоо маш энгийнээр хэлэхэд яг бид нар нөгөө нэг сүүлийн яг нэг 40 жил шин дэд үтц зэрэг болохоор хүмүүс аягүй итгэхгүй байна. Одоо хамгийн энгийнээр харахад манай зайсан хаан уул дүүрэг маань тийм ээ. За энгийнээр ярих юм шин эсгүүдэл. Бид нар хуучин эсгүүдэл ямар байлаа шин эсгүүдэл маань одоо ямар гоё юм те. Яг тийм шиг бид нар шинэ юмд бол амхан тасчдаг. Гэхдээ бид нар одоо энэ төгжрөлгүй байх хамгийн энгийн одоо Улаанбаатар хотод ингээд
одоо би бол нийслэлийн шинэ офс чи хаан болдог шүү дээ. Өдөр явах юм бол цаг 30 минут, 2 цаг. Өглөө эрт орой бүр шөнө явах юм бол нэг 40 50 минут явчих тий. А хэрвээ метро Таранбаатай болсноороо эн чинь би 20 минутанд явна. 30 минутанд явна. Метрогоор бол бүр 15 минутанд явна. Тэг өдөр болгон хүн амьдралынхаа цагаа би бол бараг 2 цагийг зам дээр өнгөрөөж шин. Өдөр болгон 2 цагийг зам дээр төгжиж өнгөрөөж явахаар 40 минутын өнгөрөөл цаг 30 минутанд төгжих бол. Тэг бүхэн ингэж ирэхээр бүтээмж агуу сайжирдаг л. Тэг яг иймэрхүү юмнуудаар бол тодорхой жишээ гарах бах. Дээрээс нь агаарын бохирдол болно. Агаарын бохирдол өнгөрсөн жилээс бол нэлээд буураад эхэлсэн шүү дээ. Хүмүүс их анзаардаг. Хүн их сайн юмыг бол анзаардаг. Одоо сэлбдэр бид нэр 2000 айлын газар чөлөөлөхөд тэг тэнцээ албан ёсны станцын эмчилтээр 22% агаарын бохирдол борцсон байна. Яг тэр 3 станцын албан эмчилтээр бид 2000 яндан буулгасан. Тэгээд дахин төлөвлөлтийг хийгээд байгаа бидний төсөл чинь одоо энэ агаарын бохирдол үүсгэж байгаа юмнуудыг байхгүй болол эдийн засгт хэлэх гээл. Ярил маш олон ач холбогдолтой л нэгсэндээ ингээ ойлгол та бүхэн маань одоо бид нар сайхан гадаадад очиж амьдардаг очдог хүүхдүүдээрээ те одоо манай ах эгч нар маань Америк явж гин, Австрали их сүүл монголчууд явж гин, хятад явж гин. Тэгээ бид нар тэр хотуудыг очиод солонгос ямар гоё юм бэ гэж боддоо шүү дээ. Бид нар яг л тийм гоё юм бий болох биднэрт боломж байна. Ягаад бид нар гоё Сеул Ганам дүүрэг шиг гоё хотод Сэлбиг тийм болгож болдог. Сэлбиг Ганам дүүрэг шиг гоё болгох. Боломжтой тодорхой хэмжээний төвчээр хэрэгтэй. Тодорхой хэмжээний төвчээр тэ нэг 10 жил 5 жилийн араал зоригтой хийх тууштай. Тэгэхгүй өнөөдөр тэгэл зөвхөн өөрийнхөө эрх ашиг бодоод өөрийнхөө компанийг бодоод би энд ийм байсан гэж бодоод тэгэл хоорондоо муудалцаад би ийм албанчаал байх хэрэгтэй гэж бодоод бид нар тийм болж чадахгүй ш. Тэгэхээр тэр явцсан эрх ашигаа жоохон хойш нь тавиал тиймд бол ялангуяа энэ өндөр албанчаал эрхч юмс бол тэгчээсэй л гэж бод. Тэгээд төвчээртэй байх хэрэгтэй юм билээ. Би энэс нэг ойлгосон юм нь бол айгүйх бослог гардаг юм байна. Хүмүүс эсэргүүцдэг юм байна. Гэхдээ тодорхой 10 20 30 жилийн дараа харахаар статистикаар дандаа тэр бол гайхамшигтай мегацлууд бол улс их орны эдийн засгийн хөгжөөс хүмүүсийн амьдрал буцаад сайжирсан байна гэм байна гэдгийг л бас ойлгож байгаа. Тэгээд өмнөх цуврал хоёулыг энэ цуврал дээр ярьж байгаад энэ экспресс буюу хайвей буюу Азийн орнуудад энэ хурдны замууч эдийн засаг ямар тэлдэв юм бэ? Тэгэл нөгөө зам дагаал хөгжил гээл. Тэгээ буцаа бодсон чинь нөгөө Улаанбаатар төмөр замаа дагсан Эрдэнэт дархан 100 араа Улаанбаатар Чойр замын үйл хотууд маань хөгжилтэй. Тэгээд гол зам дагалсан л газар хөгжөөд байдаг. Яг л энэ чинь нөгөө зам гэдэг чинь өөрөө өөр газар шинэ бүтээгдэхүүн мэдлэг авчирч холдох ийм одоо гол бүтээгдэхүүн болдго юм байна тий. Тэгэхээр зам дагаад хөгжил гэдэг бол их чухал юм байна. Тэгэхээр бид нар бол энэ Туулын хурдны зам Улаанбаатар тойрог 1-р замд аяг хурдан хийх хэрэгтэй. Эдийн засагт хэлэх юм байна. Монгол улс хөгжим. Энэ чинь зөвхөн Улаанбаатар хотод мега төслийснээр нь Улаанбаатар хотын асуудал ш. Улсын асуудал гэдэм шүү дээ. Түүнээс Солонгосын Сеулийн жишээн дээр Генгбо экспресс хоёр Солонгосын эдийн засгт Ганам дүүрэг энэ энэтхийн Чаннаи энэ IT коридор бол энэ хурдны зам дээр үүсгэж эхлээл энэтэг ус эдийн засаг дэлхийд энэтэг ус IT-г суурьд болсон байгаа тоххой. Энэний дараа одоо нөгөө нэг яг Чинай дүүргийн тэгээ хурдны замын бас хөгжлийн гарц гаргалгаануудыг бас хоёлоо гой тайлбарлаж өгөн тий. Тэгээ магадгүй бид нар бол Туулын хурдны зам тэгээ босод 1-р тойрог зам гэдэг юм аа төслүүдэд цаашаа хэрэгжүүлээд явах нөхцөл бололцоо магадгүй бүрдэх бах. Тэгээд дараагийнхаа дугаараар болохоор Санктос Ситигийн жишээн дээр хоёлоо ярилцъя. Тэгээд өнөөдрийн дугаарын одоо Чинай дүүргийн жишээг тас үүний дараагаар гой дэлгэрүүлж тайлбарлаад өгөөрэй. Тэгээд энэ дугаараа ингээд хайда. Баярлалаа. Энэ удаагийн дугаараараа энэтэг ус өнөөдөр яаж IoT, IT салбар дээр дэлхийд тэргүүлж байгаа. Тэн дээр одоо газар төлөв, дахин төлөвлөлт болон тэр IT Чинай дүүргийн IT 55 км урт үржлэх IT Expressway энд хэрхэн нөлөөлсөн бэ? Хурдны зам төсөл маань тий гэдэг талаар бол дэлгэрэнгүй улс төр эдийн засаг талаас нь холбож ярилцлаа. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Хоёулаа дараагийн дугаараар тэгээд сонготоос итгээ.